Бие илэмж 101 гэдэг юм хөтөлбөрөөс эхэлж байгаа. Би бол Сан Францискогийн нисэх онгоцны буудалд Toastmasters-ийн Plain Talk гэдэг клубт яваад одоо 7 дахь жилдээ орж байна. Тэгээд энэ 7 жилийн хугацаанд олж мэдсэн, сурсан туршлага өөрийн биеэрээ туулсан эхнээсээ бас бусдад хэрэг болох болов гэдэг зарим нэг зөвлөгөөг өгөх зорилгоор түрүүчийн удаад нэг сургалт явуулаад амжилттай явуулж дууссан. Тэгээд тэр сургалтаа би англи, монгол хэл дээр хоёр тусад нь явуулж үзсэн, туршилт хийж үзсэн. Маш амжилттай хүмүүс их сонирхож орж ирсэн. Тэгээд эндээс юу анзаарсан бэ гэхээр би бас олон газар өргөдөж ихтгэл тавьж ярьж үзсэн л дээ. Тэгээ тэр ихтгэл бол нөө бэлтгэлтэй яриа байдаг шүү дээ. Бид нэр олонний өмнө гарч үг хэлээ илэрхийлэх. Тэгээ тэгж явах хугацаанд монголчуудын бас эхлээ авраа гэдэг үйл хөдөлгөөнд оролцоод тэр дунд ихтгэл тавьж байхдаа одоо тэр 40 гаруй хүн оролцоод хүн болгон үг хэлээд ингээ ярьж байхад одоо энүүхэндээ л ихэд миний яриа бол илүү тод томрон байсан. Яг тэгвэл би бэлдсэн байсан учраас хүмүүс болохоор миний бодлоор өөрсдөө сэдвээ би мэдж байгаа гэсэн үднээсээ бэлтгэлгүй орж ирээд шууд бодлоо хуваалцаж ярьсан. Тэр нь болохоор нэг авах чим байна, хаях чим байна. Тэгэл дундуур нь зөндөө олон сул үг орж ирээд тэгэл нүд ам, нүр амны хөдөлгөөнөөс эхлээл ерөөсөө хүн ингээд тогтож сонсож хүлээж авахд айгүй хэцүү тийм яриануд айгүй сонссон үдсэн баггүй юу. Тэрийг олж харчаад энэ мундаг хүмүүст энийг хэлээд өгчдөг хүн байдаг болоосаа гэж дотроо би бодож ирсэн. Тэгэнгүүтээ яагаад ер нь би өөрөө хэлж болохгүй гэж надад хэлэх үг байна гэж бодлоо. За тэгээд олны өмнө үг хэлэх буюу олны өмнө гарах ер нь амархан уу? Амар хэцүү шүү дээ. Амар хэцүү шүү дээ. Хамгийн хэцүү. Тэгэд олон нийтийн юм судалгаа байд юм байна л да. Олны өмнө гарч үг хэлэх үү гэхээр тэгснээс өгсөн дэрэгдэг. Оо за. Тийм. Тэгэхээр ер нь хүн бэлтгэгдээгүй л болвол бэлэн ингээд олны өмнө микрофоны урд гараад үг хэлчих тийм зоригтой хүн тэр болгон байдаггүй. Зарим хүн бол үнэхээр яг одоо байглаасаа төрсөн тийм ярианы үгийн баялагтай, хүнийг өөртөө татах чадвартай, бие зөв авч явдаг гэдэг ч юм уу тийм олон талын тийм өвдөстэй хүмүүс байна. Гэтэл бид нар мэтийн энгийн хүмүүст бол тэр өвдөс тэр болгон байхгүй. Тэгээд энэ бол биднэрт олдмол юм байдаг. Энийг бид нар сурж ээж, давтжээж, олон дахин бэлтжээж энэ чинээнд хүрдэг байгаа. Яг ариуна намайг танилцуулахдаа өнөөдөр дуу хоолойны өнгөний сэдвээр ярих гэж эхэлсэн. Гэхдээ би бас анхны сэтгэлгээ хэрхэн төрдөг вэ гэдэг дээр би нэг эргээд жоохон дуу хоолойгоо ярихаас өмнө энэ дээр нэг жоохон төвлөрөөтгий гэж бодсон юм. Хүн анх танилцахад анхны сэтгэл хэрхэн төрдөг вэ? Жишээлбэл шууд гадаад нүүр царайны хувирал тэгээд өөрийнхөө хэр зэрэг бие авч явж байгаа тий өмсөн зүйлсэн одоо зохимж гэх юм уу да. Тэгээд байгаа орчинтойгоо хэр зохицож гинүү гэдэг бас аюул чухал тий. Ямар орчинд яаж дуурч яаж ярьж гинүү. Тийм надад болгоо хүмүүсийг байгаа хүмүүсийг хүлээж авдаг миний мэдрэмж гэх юм уу да. Сенс гэх. Ариуныгийн хувьд яг гаднаас л ерөөсө гаднах байлыг хараад дүгнждэг шүү дээ тийм ээ. Ярьж амжаагүй үедээ бол ингэж хараад тэгэл хувцс хунар нүд ам тэгэл ерөөсөө тэг хөдөлгөөн тэгээ за дуурч эхлэх юм бол дуу хоолой гэж янз. Яг нэг гаднах байдал нь хамгийн түрүүд анхны сэтгэл төрүүлдэг байна. За бидний дунд ундармаа гэдэг үсгөө орж ирлээ. Оо за. Welcome ундармаа. Сайн байна уу ундармаа. Сайн байна уу ундармаа. Анхны сэтгэл хэрхэн төрдөг вэ гэдэг дээр хүн анх хүнтэй одоо танихгүй хүнтэй танилцсангууд эхний 3 секундын дотор шийдвэр гаргадаг. 3 секундын дотор энэ хүн таалагдж гэнэ үгүй юу гэдгийг шийддэг. Тэр нь юунаас болдог вэ гэхээр нүдний харц, нүрийн хувирал, өмсөн хувцас, үс, зүс. Тийм ээ. Тэгэнгүүтээ тэр хүний гаргаж байгаа дуу хоолойны тэр өнгө дуу хоолойны өнгө яаж харьцаж байна. За дараагийн 4 секундэд гар бариад эхлэе. Хэрвээ ойрхон байгаад гар барьдаг бол гар барихад яг тэр барьсан тэр мэдрэмжээр бас дүгнэгддэг. Тэр сул барьж гэн, чанга барьж гэн, гүн барьж гэн үү, тэ
гар бараа бугуу ирж гэнэ үү гэх мэтчлэн эсвэл мөрөн дээр нь тарж гэнэ үү эсвэл тэрвэрж авж гэнэ үү те энэ бүхэн чинь хүн хэр хол хөндийгөөс ойр дотн байгаагийн илэрхийлэл болж өгдөг. Тэгэл ерөөс 7 секундэд хамаг юм шийдэж. Тийм. Эхний 7 секундэд бүх юм уншигдана. Гэхдээ эхний 3 секундэд зүгээр яг гаднаас нь хараа шууд үнэлж байгаа юм. Дараагийн 4 секундэд нь яг харьцаа буюу үг одоо солилцох мөчөөс эхлээд гар барих тий сайн байна уу гэ мэдлэх хүртэл тэр үед төрсэн сэтгэлээрээ хүн тэр хүнийг насан туршдаа хүлээж авдаг. Гэхдээ яг цаг хугацааны явцад ойртож дотносоох эсвэл улам холдох ч юм уу тэр үед хүний бодол санаа өөрчлөгдөөд тэр хүнээ эргээд бодоод одоо өөрчилдөг. Үг хэлний хувьд одоо хүнтэй анх танилцахад хамгийн гол юм нь бид нар болохоор ярьж байгаагаа чухал үздэг тийм ээ. Тэгвэл хүний үг хэл нь ердөө 7% нөлөөлдөг. Тэгэл тэр биеийн хилэмж буюу биеийн хэл, үйл хөдлөл, зогсоолт яаж харьцаж байгаа тэр дуу хоолой тэр байтугай зүгээр дуурахгүй ингээд сонсож суусан ч гэсэн тэр бүхэн чинь 38% эзэлдэг. Тэгээд энэ удаад бид нар үг хэлээ яг зэгцэлж болно, сурж болно. Гэхдээ биеийн хилэмж буюу одоо хөл гарын хөдөлгөөн энэ одоо gesture гэдэг чинь энийг тэгээ дохио зангаа энэ бүхнээ бас яаж зөв илэрхийлж гаргах вэ? Бас нөгөө гол чухал юм нь энэ тон буюу дуу хоолойны өнгө. Тэрийг хэрхэн олж мэдэх вэ? За тэгээд дуу хоолойны өнгөнд нь юу ордог вэ гэхээр pitch буюу одоо нөгөө өндөр нам нарийн тэр дуу хоолой тийм ээ. Тэгэнгүүтээ pace гэж байна. Ийм хурдан удаан дууны чанга сул дууны одоо нөгөө өргөлт тий inflection гэдэг өргөлт тэгэнгүүтээ бас хүний аялгау байдаг. Нутгийн аялгау орно. Тэгээд бас хэр тэр нь өөрийнхөө яриандаа одоо энергитэй ярьж байна. Зарим хүнийг өнжөө ярьдаг шүү дээ. Өнжөө ярьж байна уу, энергитэй ярьж байна уу? Үнэхээр тэр ярьж байгаа сэдвүүтэй дуртай байна уу гэх мэтчлэн тэр дуу хоолойныхоо өнгөөр л ерөөсөө энэ бүхэн ялгагддаг байна. Гэтэл ихтгэл тавьж байгаа хүмүүсийн яриаг сонсоход ихэвчлэн дандаа нэг өнгөөр ярьдаг. Тэг нэг өнгөөр ярьдаг. Тэр нь яадаг вэ гэхээр чихийг ядраадаг байна. Лекцэн дээр сонирхол айгүй амархан. Амархан уудаад тархиа ингээ унтраач тийм ээ л да. Яг. Тийм. Тэгэл нэг харахад л хүн урд чинь яриад байгаа болохоос ш яг үндэ бүр бодол санаа нь өөр тийшээ явцсан байгаа. Ягаад гэвэл яриа нэгэн хэвийн төвшөнд ингээ яригдаад яваад ахаар хүн сонирхолтой болж чадахгүй. Reflection буюу өргөлт гэж байгаа. Өргөлтийг бас хаана зөв гаргах вэ? Жишээлбэл би одоо нэрээ танилцуулахдаа одоо англиар ч юм уу монголоор ч юм уу танилцуулахдаа аль нэгэн хэмжээгээр нэрэндээ өргөлт өгөх юм бол тэр хүнд мартагдчихгүй дурсамжийг үзүүлж болдог байна. За Америкуудын дунд орохоор би шууд өөрийгөө Hi, my name is Toya Bliss гэж ингэж хэлдэг. Тэгэхээр бас өндөр энергитэй хэлж байгааз. Toya Bliss гэх. Тэгэхээр дараа нь тэр хүн ямар гоё нэр вэ гэл одоо хичнээн ойлгохгүй байгаа ч гэсэн айгүй сонин содон богинохон нэр тэдний хувьд сонсогдож байгаа. Сонсож байгаа буюу сонсогчтой нэрээ одоо тогтоолохын тулд аль болохоор өндөр одоо дууныхаа нөгөө high pitch байгаа шүү тий. Pitch цэдэшин инхтээ гэдэг гэж ингэж авч хэлэх юм бол Hi, my name is Toya Bliss гэж ингэж авч хэлэх юм бол тэр хүнд чихэнд нь тогтож өгдөг байна. Бас дуу хоолойныхоо өнгөөр хүн ихэрхүү дээрлэхүү тэгээ онцгүй байдлаа илэрхийлж болно. Дургуутсал, зэвүүцэл, жигшил, үзэн ядалт, ад жаргалаа. Тэгээ хүнд бас нэг гуних гутрах үе байна. Тэр үед тэрийг гаргахад дуу хоолойны өнгө яаж доошогоо орж хувирдаг вүлээ те. Айгуу мундаг эрдэмтэд асар том судалгаа хийчээд судалгаагаа хүнд танилцуулахдаа оршуулган дээр үг хэлж байгаа юм шиг ярьдаг. Тэгэхээр тэрийг хүн сонсож чаддаг. Тийм. Тэгээ би одоо энэ ирээдүйн илтгэгч нар юм уу эсвэл ирээдүйн улс төрчд юм уу ирээдүйн багш нар юм уу тий олонний өмнө бусдын өмнө гарч үг хэлэхдээ аль болохоор
одоогийнхоо байгаа төвшнгөөс өндөрт гарч дуугаа өргөж ярих хэрэгтэй гэж үздэг. Тооноо дэше өргөх нь Тийм, тий. тооноо өргөн. Яг одоо ингээд бид нар хоорондоо харьцаж байгаа юм шиг ярих юм бол хүн сонсохгүй. Тэр хүнд хүрэхгүй хамгийн гол нь. Тоон нь өндөрсчдөг байхгүй юу? Харин бол одоо сайн мэдж байгаа. Энгийн нөхцөд ингээд зүгээр ярьжсэн. Уцаангуудаа шууд тоон нь өндөрсөн. Ялангуяа эмэгтэйчүүд тий. Гайхаад байдээ. Энэ дунд байгаа тембер pitch хоёрын аль нь вэ тэгэхээр? Тоон pitch нь тембер болохоор нөгөө баригл бүдүүн хоолой. За. Тийм. Тэгээ pace нь болохоор хоорондын зай. Хоорондын зай. Pitch дээр болохоор одоо Английн бас нэг улс төрч эмэгтэй юм яриад яг одоо хамгийн excited те хамгийн ингээд өөрөө бодож ирсэн одоо санал зөвлөгөөгөө хэлэх гээл ингээд чанга дуурхаар л хятнаад исэн байна л да. Бүр ингээд хахирал ингээд нэг айгу муухай эвгүй сонсогдсон шүү дээ. Нэг ингээд нэг хүн чарлж байгаа юм шиг, ямаа орилж байгаа юм шиг нэг эвгүй сонсогдоо явдаг те. Тийм болоод исэн мэл да. Тэгэнгүүт бусад нөгөө эрэгтэй улс төрчнөр нь тэрний яриг сонсохоос дургуцаад энэ ингээл одоо баг монголчлол ингээл майлаа дундаг ингээд те. Тэгэхээр нь өөрөө тэр дуу хоолойны өнгө засдаг хүн дээр очиод миний энэ яг одоо сэтгэл ингээд айгу хөөрлийн үед гарч байгаа дуу хоолой маань ингээд нарийсаад байна. Энийг яах вэ гэж асууж. Тэгээд тэрэн дээр манер яг дуучин хүн яаж хоолойны бэлтгэл хийдэг үү? Тэрэн шиг бэлтгэл хийж агаад. Тий. Тэгээд яг хэрэгтэй үедээ маш том одоо санал дэвшүүлэх ингээд яг өөрийнхөө санааг дуу хоолойгоо хүргэх хэмжээнд хүрээд ингээд өндөрлөхтэй хөрөнгөд нөгөө нарийсдаг байсан tube энэ чинь хоолой чинь нарийн tube-с тогтож байгаа шүү дээ тий. Цагаан хоолой. Тэр tube одоо нөгөө өргөсөвдөг болсон байгаа. Тий. Тэгэхээр яг тэр нарийст урд нь хятнаж одоо хяхарч сонсогдож исэн бол манерийн тэр хүчтэй үед нь тэр нь айгүй гоё тод цэвэр дуу сонсогдож тэгээ бусдад тэрийг хүлээж авах тийм алга ташлтыг өгсөн гэж ярьдаг. За. Тэгэхээр энэ хоолой яаж нарийсдаг вэ? Нэгдүгээр чиглэг баг учраас. Тэгэхээр ярианы өмнө заавал усууж явах хэрэгтэй. Гэт би хоолоогоо юу чиглээд авъя. Хоолойгоо заавал чиглэж өгч явах хэрэгтэй. Хоёрдугаарт нь маш сайн унтаж амарч явах хэрэгтэй. Ядарсан тохиолдолд хүний дуу хоолой бүр цаашаа орчдөг штэ. Тийм штэ. Миний хол бүр яг лекцийн дараа бол хоолой ингээл амар болдог. Тийм маш их ярьсны дараа, маш их стрессний дараа, маш их ажлын дараа бид нар ялангуяа оройдох тусам бидний дуу хоолой намсаар сүлдээ сөөнг тэгээ дуугүй болж эхэлдэг тийм ээ. Сүлдээ бүр гарахаа болоод эхлэх баг. Гарахаа болно. Тийм. Тэгээд тэр үед нь хүн чамаас ярьслага авлаа. Хүн юм асуулаа. Тэр үед нь яах вэ? Дуу хоолой чи айгу онцгой сонсогдно. Тэгэхээр тэр үедээ аль болохоор уучлаарай би өнөөдөр амжихгүй наа гэс текст бичэлтэй дараа болъё гэдэг ч юм уу те. Тэгээд өнгөрч хэрэгтэй юм шиг байгаа. Хоёрдугаарт нь ихэл тавихынхаа өмнө хоолойны дасгал хийдэг. Тэр нь зөвхөн хоолойч биш, эрүү амны дасгал бас болж өгдөг. Яг гэвэл бид нар юм ярих гэхээр эрүү зурчдаг. Нөгөө урд өдрийн стресс, урд өдрийн ачаалал ингээд энэгээр л нэг байж байгаа шүү дээ. Дээрээс нь бас ихэл тавихад бүх ачаалал тийм ээ? Тийм. Тэгэхээр эрүү ам зуураад яг энэ бус дасгал хийж байна тийм. Тий, яг тийм. Тэгэл нөгөө дуучдын хэлдэг ноо гэл те. Тэгээд их шиг аваа, гэгүүлэгч аваа, бүх авааг амнаасаа гаргаж толны өмнө бүр ингээд тод дуурч дуулж одоо өөртөөгөө дасгал хийж чинь. Тэгэнгүүт те яг одоо илтгэлд орохоос 10 минутын өмнө 0 руу гүйж орох хэрэгтэй. Миний зөвлөгөө бол тэр. Би бол илтгэл тавихаас өмнөхөн гэс босоод 0-ын өрөөрөө ороод хувцсандраа цэгцлэнгээ, үс хүмсээ цэгцлэнгээ дуу хоолойгоо шалгадаг бас. Би яаж дуурч яана гэдэг. Яг тэгвэл тэр болтол би ширээн дээр сууж ийн очроо одоо өөрийнхөө юг хүлээж байгаа шүү дээ тий. Тэгэхээр дуугаа алдсан байдаг байхгүй юу? Ингээ хаацсан байдаг. Хаагдсан байдаг. Тийм. Нөгөө ярихгүй жоо. Тэгэнгүүтээ тайзан дээр гарчаад гэд ингээд дутаа бүлтэрцээд байгаа үстэй. Хүмүүс тэгдэг. Өөрөө ч тэгжиж магадгүй тий.
Ингээд ингээд тэрийг байны өрөөнд орж агаад за байны өрөөнд орохын давуу тал нь юу байдг вэ гэхээр нэгдүгээр бийцсэн. Яагаад бийцгүй гэхээр бид нар яг нөгөө түрүүнийг мангасанд хөгжижсэн хүний зураг байсан шүү дээ. Тэр чинь одоо ихтгэл тавихаас зүхтж байгаа айж байгаа байхгүй юу? За тиймээ тэрэн дээр гарсанд орол зүгээр эндээс хурдхан шиг зүхтаа гарыг. Тэгээд би бол өөрөө би организм зүхтах гад ингээд тэмүүлээд байдаг. Надад болохоор хэлэх үг байна. Би энд ажилтаа байна. Би бэж гэд тий. Би дотроо ингээд байлдаад байгаа байхгүй юу? Тэгтэл байны өрөөнд оронгоос өөрийгөө тайвшруулж штэ. Яа чи чаднаа. Энийг чи хийх ёстой шүү. Энэ чамаас шалтгаалж байна гэх мэтлээ. Одоо өөртөө захирч тий. Дохоо өгч байгаа. Тэгэнгүүтээ дууга засна. Крантны уснаас хэд балгаад хоолоогоо зайлаа амаа зайлаад буцаагаад асгангаа дууга шалгаж үзнэ. Тэгээд нөгөө засах ёстой бүх юмаа засна. Хоолоогоо засна, нусаа нийн. Тэр чи бүр энэ хамар дотор юу байна? Тэр мөр чинь маш их нөлөөлнө шүү дээ. Тэгэл ер нь өөрийнхөө бүх өөсөвийг 0-д ороод засчаад гарч ирээд цэмбэгэр сууж агаад яриагаа гой будаад гэж. Нүрээ шинэ янзаад уруудаа гой час улаанаар будаа. Тийм. Өөртөө ихтэй болох нь шүү дээ. Тийм тэгж өөртөө ихтэй. Олны өмнө гараад үг хэлэхдээ хүмүүс яагаад их айд сандардаг вэ гэхээр нэгдүгээрт өөртөө итгэлгүй байдаг учраас. Тийм ээ. Яагаад өөртөө итгэлгүй байгаа юм бэ гэхээр тэр нь намайг хүн юу гэж бодох вэ гэдгийг дээр л бол бат тавьдаг. Тэр бодлыг л авч хайж чадах юм болвол тий яриа маш амжилттай явна. Яагаад гэвэл миний чиний таны хэлэх гэж байгаа зүйл асар үнцэнтэй, асар их судалгаа, сэтгэл бүх юм шингэсэн юм байгаа. Тэрийг гаргаж илэрхийлэхийн тулд би энэ цаг мөчийг энэ бүхнийг зориулсан. Гэтэл яагаад би өнөөдөр зөвхөн өөрийнхөө өмсөн хувцсандаа өөрийнхөө үс зүсэндээ анхаарал тавиад өөр дөрөө ингээд анхаарад нөгөө нэг мундаг сэдвээ, мундаг юмаа мартчихав, тий? Тэгэхээр нэт дарахтаа тэрийг бас сануулж өгөх хэрэгтэй байхгүй юу? Чи чадна, чи энийг хийх ёстой. Өнөөдөртөө энийг чамаас өөр хүн хэлэх хүн алга. Тэг яг одоогоор. Тэгэл тэр би гэдэг факторыг аваа хайчих юм бол хүнд маш үнэтэй үнцэнтэй зөвлөгөө, үнцэнтэй хуулийн төсөл байдаг ч юм уу те маш чухал юм санал болгож байгаа байхгүй юу. Тийм учраас тэрэндээ ач холбогдлоо өгөөд ярих юм бол хүн тэрэндээ ороод маш чадварлаг ярьж чадна. Шууд бууж байна. Нөгөө өнгөрсөн тулсан бүх үйл явдлууд кино шиг харагдчих шүү дээ. Энүүндээ мэдээч ч байдаг юм шиг, мэдхгүй ч байдаг юм шиг тий. Тэгээд хүн хичнээн ухаантай ч хэлэхээс наашгүй. Яг бид бүгдээрээ энэ бүхнийг ингээд олоо мэдчихсэн. Ерөнхийдөө мэдж байгаа юм. Мэдхгүй байсан ч нэг дотоод мэдрэмжээрээ мэдэрдэг. Гэхдээ анзаардаггүй юм байдаг байна. Тийм. Зөв. Энэ Английн бас King's Speech гэдгийг киног үзсэн үү? King's Speech үзсэн. Үзсэн яам уу. За, үзэг юм байна. Энэ нэг 2 минут 30 секундын трейлер байгаа юм. Тэрийг үзүүлээ. Агуулгыг ярьчээ. Английн одоогийн хатан хаан Элизабетийн аав нь одоо саналаа. Гэтэ тэгвэл үзүүлэх хэрэггүй юм байна. 6 дугаар Жорж хаан. Жирийн үед ярьчаад яг ингээд олон нийтийн өмнө гарна гэдэг чинь үнэхээр агуу юм штэ тий. Тэрэн дээр харахаар ерөөс ингээд сандар та гэдэг ингээд гацаад хэлдэг. Тэгээд хувийн одоо коуч авч байгаа байхгүй юу. Гэхдээ эхнэр нь санал болгож байгаа. Нөхөр болохоор би хаан надад тийм хэрэггүй тий. Гэдэг эхнэр нь болохоор яг үнэндээ нөхөр одоо ард түмнээд байлдан дагуулахын тулд хүчтэй өөртөө итгэлтэй байх ёстой. Үгээ зөв гаргаж хэлж явах хэрэгтэй гэдгийг эхнэр олоо харцсан. Тэгээ эхнэр нь тэр коучинг авдаг штэ. Коучинг юу хэлдэг үү гэхээр энийг одоо би ингээд одоо хаан тэгээд ингээд одоо таны юу гэдэг юм бэ? Агш гэдэг үүднээс ингэж заахад бол хэцүү. Харин бид хоёрын хооронд найс нөхөрлийн холбоо үүсэх юм бол
энийг засахад амархан гэж. Тэгээд бид тэр хоёр чинь маш олон үйлдэл дээр санал зөрж бас уурлаж бухимдаж 9 шидийн болдог ч гэсэн явж нөгөө өгдөг дасгал нөгөө эрв яаж ярих вэ гэл те. Энэ дасгал гэдэг чинь энэ чинь бас л нөгөө эрхээр хүн ингээд сандрал гэдэг аваа гаргадаг. Ингэж аажмаар байхгүй болгож байгаа байхгүй юу. Гэх мэттэй би энийг яагаад энд оруулсан хэлсэн бэ гэхээр миний бодлоор ихэнх хүмүүс Америкууд ч бай, монголчууд ч бай, бодвол Японууд ялгаагүй биз. Ихэнх хүмүүс өөрийгөө би ярьж чадна гэж үздэг. Би чадна. Тэгтэл яг үндэ чаддаггүй. Юугийн чадахгүй байна вэ гэхээр үгийн чадна, бусдын чаддаггүй. Нөгөө бие авч явхаа, нөгөө дуу хоолойныхоо өнгөө. За тэгээд дээрэс нь хөл гарын хөдөлгөөн. За би нөгөө дуу хоолойноос одоо жоохон халиад биеийн хилэмж рүү жоохон орчих, жоохон баг зэрэг оръё. Хэрвээ хүн биеийнхээ хилээр гараараа ярихгүй ингээд нам суужгаад ингээд ярих юм бол тэр хүнд итгэх итгэл 99% буурдаг гэж. Body language айгуу чухал байна гэсэн. Body language айгуу чухал. Хэрвээ гар нь орж ирээд ингээд ярьсан тохиолдолд хүн гарын давхар өмштэй юм байна л да. Бүх хөдөлгөөний давхар харна. Коучуд ер нь бүгдөө ингэдэг те. Тий. Ярьж байгаа юм. Байн хөдөлгөөстэй. Японууд яаж ярьдаг юм? Японуудын коучийг мэдгүй. Японууд чинь за өстө анзаарах хэрэгтэй байна. Өстө юу илээ гэж бодчихлоо. Хүмүүсүүд нь болохоор аль болохоор гараа хөдлөхгүй хичээдэг штэ. Жирийн гэдэг одоо юу вэ? Цөөн тий. Ер нь аль болохоор нөгөө эмошн үзүүлэхгүй, аль болохоор бие хөдлөхгүй ингээл ерөөсөө л нэг хүрлийг зогсож байгаа л нэг жирийн нүднэ. Нөгөө улс төрч мостөрч гэдэг нөгөө тэд нар чинь болохоор арай өөр штэ. Тэд нар заалгацсан байд юм шиг ба. Японууд ч ажил дээр байгаа нөхдүүд бол хөрлийн юмнууд л гэдэг штэ. Юу вэ? Ажил дээр би бас дарга нарыг хардаг байхгүй юу? Өөр одоо энэ нисгтэрэ. Үнэхээр би болохоор яг миний үндсэн мэргэжил юу гэдгийг мэдэх үү та нар? Мэдхгүй шүү дээ. Мэдхгүй шүү дээ. Ариун би одоо дөнгөж орж ирж байгаа мэдхгүй л дээ. Нисгэд ажилтгийг мэдэн тэгээ яг юу вэ? Яг үндсэн мэргэжил болохоор би инженерийн зураг зурагч байхгүй юу? Монголоос бол инженер. Тэгээд бас дээрээс нь архитектор баггүй ландскейпинг, ландшафт архитектор, дизайнер хүн. Тэгээд архитекторуудын сэтгэхүй нэгээр, инженеруудын сэтгэхүй нэгээр байдаг. Ямар сони тийм үү те? Тий, шал өөрчтэй. Архитекторууд болохоор юм айгүй гоё өнгөтөөр ярина. Өнгөтөөр ярина, бүх юмыг дүрслэн, тайлбарлана. Инженерууд болохоор хөсгөнгөө. Дүрсэл байдгүй. Бүх юм ингээд тооцсон дээр суурилсан тэгэл нэг юм дөрвөлжин хайрцаг дотор л юм ярьдаг. Илүү гарч чаддаггүй. Би болохоор нөгөө хоёр мэргэжилтэй болохоор архитектурын сургуульд нь явцсан, инженерийн сургуульд нь явцсан болохоор хоёр талын хэлээр нь яриад ойлгоод болдог. Тэгээд ажил дээр ингээд хурал зөвлөгөөнд орохоор нөгөө мундаг дарга нар чинь ингээд гараа бүр даашаа ингээд суудлынхаа доор ингэж хийж яагаад хурал хийгээд байгаа юм чинь. Тэнгүүт би даргаагаа дараа тэгж гарах зүйлийг хэлдэг байхгүй юу? Таасаа яагаад гараа ингээд бүксэн доороо хийж яагаад ярваа тий? Наад чи айгүй эвгүй сэтгэл төрүүллээ. Ингээд тэгсэн чи яагаад тэгв? Юун чам тийм эвгүй сэтгэл төрүүлэх гэхээр та айгүй их мэдээлэл биднээс нууж ярьлаа гэдэг байхгүй юу? Байдаг. Тэр чи ерөөсөө хүн юм нууж байгаа байхгүй юу? Гаранд буюу нүдний харцанд хамаг юм ил байждаг. Тэгтэл эний чинь ингээд бүксэн доороо хийгээд гараа нуурчхаар чинь асар том юм биднээс нуугаад байна. Тийм биш шүү. Тэгэл манай дарга тэрнээс хойш юм ярьж байхдаа над руу хардаг болцсон. Тэгээ тэрийг нь би өөрөө ч мэдлгүй хэлсэн байгаа байхгүй юу? Үгүй чичээд. Одоо та нар анзаараарай. Өнөөдрөөс эхлээд ерөнхийдөө телевиз үзэхтэй, хүн амьтантай харьцахтай, ажил дээр гудамжинд явж байхдаа ч юм уу хүмүүсийн хоорондын танилцж байгаа, харьцаж байгаа биеийн хилэмжүүд энэ сайн анзаараарай. Тэр хүн яаж харьцаж байна? Нүүр амны хөдөлгөөн ямар байна? Тэгээд би тэр нарийн юмнуудыг дараа нь бас хэлж өгнө за. За тэгээ миний бэлдсэн сэдэв өнөөдөртөө ийм байна. Баярлалаа.
Тэгээ өөр За асуух байвал баярлалаа. Их гоё юм ярианд жоохон хоцроод ороод уучлаарай. Тэгээд ундурмаа гэдэг Японоос орж яадаг.